За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Arnold Schwarzenegger-ийн гайхалтай автомашины цуглуулгыг танилцуулах гэж байна. Түүний автомашины цуглуулга нь Евро бусын сүр жавхлантай зан чанарыг нэлтгдэг бөгөөд өндөр хүчин чадалтай спорт машин тансаг зэрэглэлийн загвар байгаль дээлтэй тээврийн хэрэгслүүдийг хослуулсан байдаг. Булчинлаг машинуудаас эхлээд танк хүртэл багтсан түүний гараж үнэхээр онцгой гэж хэлж болно. Хамгийн эрхэм үнэтэй классик машинуудын нэг нь Dodge Challenger CRT 8 машин. Энэхүү машин Chrysler-ийн алдарт Hemi V8 хөдөлгүүртэй бөгөөд Америк сонгодог машинуудын талаарх түүний дур сонирхлыг ихийг хилтгэж өгдөг. Хар судалтай тод олбор шарунгийн энэхүү Challenger-ыг Лос Анжелесын зам дээр түүнийг унж байгаагаар байн харж болно. Ойролцоогоор 425 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн уртыг 4.7 секундэд давна. Дараагийн автомашин Hammer H1 Slantback. Арнолдын Hammer машинууд түүний тулаанд кинонууд шиг алдартай бөгөөд булчинлаг бие галбир шиг хүчрэх. Үндэ энгийн иргэд зам дээр Hammer жолоодож явах болсон түүний ач тус гэж хэлж болно. Анх GMC Hammer байхаас өмнө энэ машин олон нийтэд худалдаалагддаг зөвхөн цэргийн зориулалтад тээврийн хэрэгсэл байсан бөгөөд AMG General компани үйлдвэрлэл байсан. Kindergarten Cop киноны зураг авалтын үеэр Arnold Schwarzenegger Америк нэгдсэн улсын армийн машинуудын цовыг харсан даруйдаа энэхүү машинд орлжээ. Түүний дараа тэрээр AMG General компанид энгийн хэрэглээнд зориулсан хувилбар үйлдвэрлэлийг байнга шаардаж эхэлсэн бөгөөд компани 1992 онд хүсэлтийг нь биелүүлж Hammer Jeep-ийг гаргасан байдаг. Үйлдвэрээс гарсан анхны хоёр Hammer-ууд шууд Arnold-д очсон бөгөөд тэрээр үүгээр зогсохгүй цаашидж хэд хэдэн загварыг худалдаа авсан байдаг. Түүний машины хувьд 6.5 литрийн V8 турбо хөдөлгүүртэй 215 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 17.9 секундэд давна. 1963-аас 1990 он хүртэл Hi1 үйлдвэрлэгдсэн Excalibur бол домогт Mercedes-Benz-ийн W-Tech 6 загварыг дуурайлгасан бүтээл. Энэхүү ретро хэв загвартай автомашиныг алдарт авто дизайнер Brooks Stevens зохион бүтээсэн бөгөөд Арнолдын эзэмшдэг энэхүү Excalibur нь яг хэдэн онд үйлдвэрлэгдсэн тодорхойгүйч 1980-ад оны SS загвар байх магадлал өндөртэй. Энэ ч учиртай юм. 1980-ад он бол түүний жүжиглэлтийн карьерийн эрчимтэй өсөж явсан үе гэдэг. Тиймээс энэ зэргийн машинд мөнгө зарцуулахад асуудалгүй байсан үе гэж хэлж болно. Дараагийн автомашин Tesla Roadster анхны загвар. 2008 онд Tesla Roadster анх гарч ирэх үед Arnold Schwarzenegger Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд мужтай үйлдвэртэй байсан компанид дэмжлэг үзүүлэхийг хүссэн тул энэхүү шинэлэг хүрэн цахилгаан спорт машиныг анхны авсан хүмүүсийн нэг гэж хэлж болно. Гэсэн ч энэхүү цахилгаан машинд Arnold тийм сэтгэл хангалуун байгаагүй. Учир нь түүний том биед энэхүү жижиг оврын автомашин тухтаа санагдааг байна. Тухайн үед нэгэн сайтын мэдээснээр Arnold Tesla Roadster буцаахыг оролдож байсан. Эхний жилүүдэд Tesla компанийн хувьд нөхцөл байдал хүнд байсан тул хэрвээ Arnold машинаа буцаах юм бол таагүй сурчлага болж компанид маш муугар нөлөөлнө гэж үзээд түүнийг машинаа авч үлдэхийг хүссэн байдаг. Энэхүү төмрүүлэг нь 248 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн уртыг 3.7 секундэд давна. Дараагийн машин Porsche 997 Turbo Cabriolet. Энэхүү автомашин турботой маш хурдтай. Arnold ихэнх үедээ дээврээ нэгэд удаа явж зугаалах дуртай ч энэхүү өчрөө Германы спорт машинаар True Lies кинон дээр сөнөөгч онгоцыг хөөж байгаагаар гарсан байдаг. Хурд бол хүч. Тиймээс энэхүү Porsche Schwarzenegger-ийн цуглуулгад төгс тохирох автомашин. Энэхүү төмөр үлэг 3.8 литрийн хос турбо хөдөлгүүртэй 572 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн уртыг 2.9 секундэд давна. Mercedes-Benz CLC AMG Roadster. Arnold-ийн автомашины цуглуулгад багтсан бүх тээврийн хэрэгслүүд зөвхөн түүний өвөрмөц зан чанарыг илтгэдэг төдийгүй харагдах төр төрхийг нь ч бас илэрхийлдэг. Тэрээр өөрийн хүч чадлыг илтгэдэг булчинлаг болон спорт машинуудад дуртай гэдгийг та бүхэн түүний цуглуулгадаас харж байна. CLC зүгээр л нэг өндөр зэрэглэлийн тансаг хэрэглээний статустай машины бэлэг дэндүү биш харин гайхалтай хурд хүч, уралдааны машин шиг удирдлага, гүйцэтгэлтэй жинхэнэ хүчрэг тээврийн хэрэгсэл юм а. Arnold-ийн хувьд топ жирт өгсөн нэгэн ярилцлагада анхны автомашин Opel Kadett байсан бөгөөд тэрээр үүнд 1300 орчим герман марк төлж байсан гэж ярьж байсан байдаг. Тэгвэл одоогийн энэхүү автомашин 6.2 литрийн V8 хөдөлгүүртэй 563 морины хүчтэй тэгээс 100 км/цагийн уртыг 3.8 секундэд давна. Audi R8 e-tron
Маш олон кинонд цус асгаруулж, үе олон дайснаа хөнөөс Арнольдын дөрүүдийн ачаар тэрээр Австрийн өхлийн машин гэдэг очтой болсон. Тэрээр хотын захирагч байх үед Лос Анжелесын автомашины үзэсгэлэнд очиж Audi-гийн павильоноор зочлохдоо шинэхэн машин болох R8 e-tron-ыг худалдаа авсан байдаг. Энэхүү төмрүүлэг нь 4 цахилгаан мотортой 313 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн урдыг 3.9 секундд давна. Ойролцоогоор $200,000 үнэтэй. Дараагийн төмрүүлэг Bentley Continental GT Sport Car. Арнольдын машины цуглуулга дундаас тэрээр Bentley брендийн тээвэр хэрэгслүүдэд хамгийн их дуртай. Түүний эзэмшилд Британи тансаг зэрэглэлийн 3 автомашин байдаг. Bentley Arnage, Bentley Continental, мөн Bentley Continental GT Sport Car. Энэхүү автомашин тансаг зэрэглэлийн тод жишээ болсон зэрэгцээ дотроо асар хүчрхэг булчинлаг спорт машины шинжийг агуулсан байдаг. Бос турботой W12 хөдөлгөөртэй энэхүү автомашин Dodge Challenger Hellcat-тай энэ тэнцэн өрсөлдөх чадaltaй. Энэхүү автомашин Schwarzenegger-ийн цуглуулгадах хамгийн Арнольдод таарсан автомашин гэж хэлж болно. Том биеттэй галзуу урттай бас хэтэрхий өндөр үнэтэй. Арнольдын хувьд дээвэр нэгддэг автомашин дуртай гэдэг нь түүний цуглуулгуудаас харж болно. Энэхүү төмрүүлэг нь 6 литрийн хос турботой W12 хөдөлгөөртэй 700 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн урдыг 3.5 секундд давна. Ойролцоогоор $328,000 үнэтэй. Энэ хэсэгт Арнольдын танктай танилцъя. Австри улс M47 танкийг дэлхийн 2 дугаар дайны үед маш олныг өөрийн улсдаа оруулж ирсэн байдаг. Харин Арнольд 18 настайдаа цэргийн алба хааж байхдаа эдгээр танкнд дурлах болсон гэдэг. Хожим нь Холливуудын улс төрч болсон Арнольд өөрийн хувийн M47 танк Австриас Америк нэгдсэн улс руу ачуулсан бөгөөд түүнээс хойш Mercedes-Benz-с эхлээд маш олон зүйлсийг энэхүү танкаараа дайрсан бичлэгийг хийж байсан. CNBC-гийн Jay Leno's гараж нэвтрүүлэгт нэгэн дугаарт Арнольд хэлэхдээ 1991 онд өөрийн танк Америк нэгдсэн улс руу тээвэрлүүлэхэд $20,000 төлж байсан. Энэхүү танкийг худалдаж аваагүй бөгөөд түүнд энэхүү танкийг бэлгэлсэн гэж тэрээр ярьцлагадаад уртжээ. Дараагийн төмрүүлэг Chrysler G500. Сүүлийн жилүүдэд Арнольдын хувьд шатгуу эргэлдэг тээвэр хэрэгслүүддээ санаа зовох болжээ. Тиймээс түүний хувьд ихэнх Хаммер Jeep-ээ зараад дэлхийн дулаалд нэгдэх аянд идэвхтэй оролцох болсон байна. Тиймээс Арнольдын хамгийн их сонирхол татам цахилгаан машины худалдаа авалтуудын нэг нь Chrysler Electric G500. Энэ бол Mercedes G-Wagon загварыг цахилгаан хөдөлгөөртэй болгохоор Chrysler компани $1 сая төлж захиалгаар өөрчлүүлсэн автомашин. Арнольд энэхүү машиныг цэвэр байгаль дээлтэй хувилбарын мэн сурталчилж байсан ч цахилгаан автомашин болгон зарцуулахад нэлээд хэмжээний мөнгө төлсөн гэдэг нь түүнээс харагдаж байна. Энэхүү төмрүүлэг нь 2 цахилгаан мотортой 482 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн урдыг 5.6 секундд давна. Ойролцоогоор $140 сая үнэтэй. Мөн үүн дээр цахилгаан автомашин болгохын тулд $1 сая нэмж өгчээ. Ингээд түүний хамгийн үнэтэй автомашин болох Bugatti Veyron. Арнольдын алдартай олон кинонуудтай ямар нэгэн байдлаар холбогдож болохоор автомашин. Энэхүү автомашиныг Терминаторч гэж нэрлэж болно. Эсвэл өрсөлдөгч бүрийг газрын хөрснөөс арчиж орхидог Predatorч гэж нэрлэдэг. Энэ машинд хамгийн тохирох нэр бол Predator. Учир нь энэхүү автомашин зам дээр хамгийн хурдан автомашинуудын нэг гэж хэлж болно. Гэхдээ Арнольд Schwarzenegger-ийн үед эцэстээ энэхүү автомашинаас салсан гэж хэлж болно. Хэдийгээр Арнольд энэхүү автомашинд $1.5 сая төлж авсан боловч нэгэн бизнесмэнд $2.5 сая зарсан гэсэн мэдээлэл байдаг. Энэхүү автомашин 8 литрийн W16 хөдөлгөөртэй 987 морины хүчтэй. Тэгээс 100 км/цагийн урдыг 2.5 секундд авч чадна. Зах зээл дээрх зарагдаж байгаа нь $1.9 сая. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Арнольд Schwarzenegger-ийн гайхалтай автомашинуудыг танилцууллаа. Бичлэг таалагдсан бол та бүхэн лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.